Энэ жилийн улсын хурлын сонгуул болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул 6 дугаар сарын 28-ны пүрэв гарагт болохоор тогтсон. Сонгуул хэдийгээр ажлын өдөр болгоч хуулийн заасны дагуу албан ёсны энэ өндрийг амралтын өдөр болгож байгаа юм. Нийлээдгүй хугацаанд хэл ам дагуулсан улсын хурал нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал давхцаж явхад ард иргэд ийм байр суурьтай байна. Хамт явуулах зүгээр шүү дээ. Зүгээр гэж байна. Тий, хамт явуулсан. Миний санал бол тий. Эрен энэ жилийн сонгуулийг одоо ямар шохон явах бол гэж юу бодож байна та? Уулын их л шударгал явагдвал зүгээр шүү дээ. Тэгэд мэдхгүй нилээн л явдалтай л биш шүү дээ. Одоо юу болох юм? Бас эргэлзээтэй л байна. Тэгээ шудраг сайхан л явагдасаа л гэж хүсэж байна. Үгүй яг энэ дараа нь ямар нэгэн сонгуулийн маргаан гарахгүй бол тэрнээс дангаарч байсан маргаан гарч болно. Давхар байсан ч болж болно шүү дээ. Гол нь шудраг сонгуул болох шүү дээ. Орон нутгийн сонгуульд нийслэлийн цуг явах нь бол одоо ингээд хуулиар батлагдсан тийм. Тэгэхээр хөдөө орон нутгийн сонгуульд бас цуг явуулах байсан л гэж бодож байна. За хамт явуулахад арай жоохон хэцүү юм л гэж яриадсэн. Тэр нэг таата байр суурь биш ухаа гэж бодож байна. Тэмтгүй би сонирхдаггүй болохоор мэдгүй. Би өөрөө нэг хөдөөнөөс ирсэн болохоор Улаанбаатар юмыг нарийн сайн мэдэхгүй байна. Тэгтээ бол цуг явуулсан дээр байх гэж бодож байна миний тухайд бол. Энэ иргэдний байр суурь зөвд байгаа шүү. Зөвд байгаа тодорхой эцэгчил байгаа тэр. Хамт явуулах нь ерөнхийдөө зөв гэж бодож байна. Зөв. Одоо тэгтээ харин яах юм байгаа энэ чинь хүндэл байх шүү дээ. Тэгвэл мэдгүй өөртөө л урдуулах юм байгаа гэдэг юм байна. Ардам хэрэггүй шүү дээ. Тэгэхээр өөртөө л урдуулах гэдэг юм чинь. Тэр нэг сонгуулахгүй шаардлага. Тэгэхээр өөртөө тэр бүх юм хийчихээд байгаа юм. Тэрээр гарах юм байгаа. Нэг олон сонгуул хийжээс нэг л юм хийчихвэл над тэр нь л дээр хийсэн надад. Ард иргэдийн дийлийнхэн давхцсан сонгуулийг шудраг болоосоо хэмээж байсан юм. Арга зүгөө biz өмнөх сонгуулиар жишээ авсан ард иргэд маань одоо толгоонд сум зоолгуулад суухгүй лавтай. Иргэдийн дийлийнхэн энэ жилийн сонгуулийг шудраг болно, болгоч байх гэсэн ч сайхан өрөөлийг өргөж байсан. Харин итгэл явдаг улс төрчид маань сонгуульд хэрхэн шудраг өрсөлдөх бол гэдг нь одооноос л харагдаж эхлэх байх таа гэж